Ерөөсөө авилгын их үндэс бол яг энэ одоо эдийн засаг улс төртэй одоо энэ бүх зүйл байгаа энэ төрийн хэд их оролцсон. Ерөөсөө богино хугацаанд Монгол улс эрчим хүчний хувьд бүрэн одоо юм хараат бус байдалтай болох ёстой. Уул нь бол зүгээр ёс зүйн хувьд ч гэдэг юм уу те одоо юу гэдэг хариуцлага хүлээх ёстой гэдэг утгаараа өмнөх засгийн газарт ажиллаж исэн сайд нар бол сайн дураараа бол хариуцлага хүлээд ажиллаад өгөх нь бол зүуд нийцнэ гэж харж байгаа. Улсын хурлын харц намын бүлэг өчигдөр хоролдоод за тэгээд шинээр томилогц ерөнхий сайд болон одоо шинээр байгуулагчаа засгийн газар тодорхой шаардлагуудыг бол хургуулсан байж байгаа. За төсвийн тодтголтой холбоотой асуудал бол яхаа харахгүй одоо бидний бас энэ хаврын чуулга ихснээс хойш ярьсан сэдв. Ягаад вэ гэхээр анх энэ төсөв батлагдчихсан цаг хугацаанаас хойш ер нь бол одоо дотоод гадаадын эдийн засгийн нөхцөл байдал бол маш ихээр өөрчлөгдлөө. Тэгэхээр аль бол хурдан одоо юу гэдгийг үнэтэйг нүүр тулаад тэгээд энэ төсвийнхөө тодтголыг хийгээд урагшаа хараад явсан зөв гэж харж байгаа. Нэг ялангуяа одоо яг шинэ засгийн газар байгуулагдж байгаа энэ цаг мөчид бол одоо энэ бол хамгийн одоо зайлшгүй хийх шаардлагатай зүйл гэж харж байгаа. За мэдээж хэрэг эдийн засаг удаашрч болзошгүй байгаа энэ үед хөрөнгө оруулалт талаа танахгүйгээр одоо тий урсгал зардал талаа танах нь зүйтэй гэж харсан. Тэгээд тэр утгаараа ч тэр ер нь бол энэ төрийн эмнэлтийг хэрэгжүүлэх замаар тийм ээ одоо тэр бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ гэдэг юм уу одоо яг энэ төр дээр байгаа шаардлагагүй урсгал зардлуудыг бол танах боломжтой гэж харж байгаа. Шинэ ерөнхий сайд өнгөрсөн пүрэв гарагт сонгогдсон тийм ээ тэгээд маргааш нь бүтэц бүрэлдэхүүний өргөн бариад тэгээд ерөөсөө нэгтгэс шахуу одоо төсвийнхаа тодтголыг өргөн бариад ажиллана гэсэн харамсалтай нь одоогоороо бүтэц бүрэлдэхүүний асуудал дээр л явж гин тийм ээ. Тэгэхээр энэ тодтголын асуудал дээр бол яалчгүй одоо цаг алдалгүй шийдвэрүүд гаргах шаардлагатай л гэж үзэж байна. Нэг ялангуяа одоо эдийн засгийн өсөлт одоо саарч магадгүй байгаа энэ нөхцөлд бол төсвийн хөрөнгө оруулалт бол бас эдийн засгийн өсөлтийг дэмжихтэй одоо үндэсний компаниудад бас орлогын их усэр болох юм бодит нөхцөл байдалтай байдаг учраас хөрөнгө оруулалтын зардлаа бол танах шаардлагагүй харин урсгал зардал талаа танах шаардлагатай гэж харж байгаа. Тэгэд үүнтэй холбоотойгоор бол Арсланамаас бас хургуулсан шаардлагат бас нэг зүйл байгаа нь юу вэ гэхээр ер нь төсвийн хөрөнгө оруулалт талыг бол бид яг юм үндэсний аж ахуй нэгжүүдэд дэмжих дотооддоо ажлын байр бий болох одоо зүйлд ашиглах хэрэгтэй. Тэг ялангуяа одоо гэдэг төсвийн хөрөнгө оруулалт буюу одоо энэ зам барилгын ажлууд их гэдэг юм уу тий. Гэтэл сүүлийн одоо үед бол одоо энэ засгийн газар болон ялангуяа нийслэлээс гарч байгаа шийдвэрүүд дээр ерөөсөө мөнгөн тавигдсан байж идэг, мөнгө нь байж идэг тий одоо нөгөө төсвийн мөнгө. Гэтэл нөгөө дотоодын аж ахуй нэгжүүд биш, үндэсний аж ахуй нэгжүүд биш, дандаа одоо ийм гадны аж ахуй нэгжүүдэд одоо нэг юм зориулсан маягийн тендерүүд зарлаад тий. Тэгэхээр тэр утгаараа ийм тийм тендер зарлах юм бол энэ хөрөнгө оруулалт чинь бас ерөөсөө үндсэн зорилготоо бас хүрэхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь бид нар бол одоо эдийн засгийн агуулгаараа төсвөөс хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь бол тодорхой одоо жишээлбэл бүтээн байгуулалтыг хийх нэг хэрэг. Гэтэл нөгөө талдаа бол одоо бас яг энэ хөрөнгө оруулалтаар тодорхой аж ахуй нэгжүүдийг бас ажилдаа орлоготой болгох тийм ээ. Ажлын байрууд шинээр бий болгох давхар ажил бүтэлтэй шүү дээ. Тэгэхээр аль алийг нь бас хослуулах хэрэгтэй. Гэтэл зөвхөн одоо юу гэдгийг гадны компаниудад зориулсан тендер зарлаад тийм үү гаднаас ажиллах хүч авч ажилуулад авах юм бол энэ ч бас яг нэг үндсэн зорилготой хүрэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ялангуяа одоо энэ эдийн засаг удаашрж байгаа энэ цаг мөчид бол бид аль болох олон монгол хүнийг ажлын байртай болгох тийм ээ аль болох олон монгол компанийг ийм орлоготой болгох чиглэлд бол одоо бас альва төр засгийн бодлого чиглэх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгээд түүнийг ч гэсэндээ бол одоо өчтөр ерөнхий сайдд хандсан шаардлагатай бол дурдсан байж байгаа. Нэг ялангуяа одоо эрх баригч олонхын бүлгийн нам дангаараа засаглах шийдвэр гаргаж байгаа нөхцөлд тийм ээ аль болох одоо жишээл юу гэдэг яам болон одоо сайд нарын тоог цөөлөөд тэгээд за дээрэс нь одоо энэ нөгөө төрийн албан агчдын тоог ч гэсэндээ одоо тэг ялангуяа захиргаа төрийн тусгай албан агчдын тоог цөөлөх бодлого барих зүйтэй гэсэн ийм шаардлагыг хургуулсан. За 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж ирсэн одоо гантөмөр дарга бол өргөн бариад улсын хурал баталсан байж байгаа. Тэгээ 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд болохоор төрийн албаны одоо саяны дурдсан багш эмчнэрээс бусад тийм ээ төрийн албан агчдын тоог энэ ондоо багтаагаад 9 хувиар цомогтно гэсэн тоо орсон байгаа байхгүй юу. Бид болохоор юу гэж хэлж байна вэ гэхээр энэ ондоо 9% тэгээд одоо цаашлаа дахиад одоо ийм цомогтдгийн хөтөлбөр гаргаад даруй 20% зөөлөх боломжтой гэсэн тийм шаардлагыг бол хургуулж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо бас ингээд тодорхой хэмжээний судалгаанууд нь хийгдсэн одоо хэрэгжүүлэх боломжтой ажил байгаа. Гэтэл харамсалтай нь шинэ ерөнхий сайд маань бол засгийнхаа газрын бүтцийг бол өмнөх чигээр нь хадгалах шийдвэр гаргаж байгаа шиг байна. Одоогоор бүтцийн асуудал бол орж ирээгүй байгаа. Гэлээ гэхдээ бол ийм олон яамтай
ингэж одоо бас ажиллах нь бол хэр зохимжтой юм бэ гэдэг зүйлийг бол бид нар бол байнга ярьж ялангуяа одоо ингээд нөгөө хацсангуу дангаараа гэдэг юм уу засаглах тийм нөхцөл байдал бүрдэж байгаа нөхцөлд бол данхар төрийг бууруулах нь бол бууруулахын зэрэгцээ одоо энэ төрийн өмчт аж ахуйн нэгжүүд бол маш их хэмжээний одоо хөрөнгө за орлого тийм ээ одоо бас боловсон хүчнийг одоо шингээж байгаа ийм газрууд болчиход байгаа. За энэ нь болохоор эргээд бас нөгөө энэ эдийн засгт төрийн оролцоо хэд нэмэгдүүлж байгаа тийм ээ. Одоо хувийн эрхлэлийг бас шахан гаргаж байгаа ийм үзэгдэл болчиход байдаг. Тэгэхээр төрийн өмчт компаниудыг бол одоо аль болох одоо тоогийн цөөлөөд хувьчлаад олон нийтийн компани болгохыг болгоод тэгээд ийм үр ашиг одоо юу гэдэг бүтээмжтэй ажиллах тал дээр нь анхаар гэж. Тэгээд төрийн өмчт компаниуд дээр бол нийлбэр дүнгээрээ 58 мянган хүн ажиллаж байна гэж. Тэгэхээр энэ бас оронтойг бас цуглах шаардлагатай гэж үзэж байна. За тэгэхээр энэ одоо сая оюутны ерөнхий сайдыг бас огцроход нөлөөлсөн жагсаал цуглаан те залуусын тэмцэл болохоор бас юун чиглэжсэн бэ гэхээр ер нь бол энэ Монгол улсад шудраг ёс байна уу тийм ээ. Одоо энэ авилгатай бол үнэхээр бодитоор тэмцэж чадчих гин үү? Залуучдын хувьд бол одоо ирээдүйдээ итгэл байна уу гэдэг асуудал дээр маш их анхаарсан шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол Арслан намын хувьд болохоор юу гэж үзэж гин вэ гэхээр энэ юусэн авилгын их үндэс бол яг энэ одоо эдийн засаг улс төр тий одоо энэ бүх зүйлд байгаа энэ төрийн хэд их оролцоо. Бүх зүйл төр оролцоод лах юм бол одоо тэр чинь ингээл тодорхой төвшөнд ингээл хүн суртал бий болно тийм үү тэр чинь авилгын бас нэг юм үндэс болж байгаа. Тэгэхээр энэ төрийн оролцоог л багасгах чинь төр нь өөрөө цомхон байгаад эдийн засгтаа ч гэсэндээ оролцохгүй байж иж бид яг авилгыг одоо үндэс суурьаар нь устгах тийм ээ. Бүгөөс бол зүгээр одоо жишээл үг гэдгийг ингээд нэг юм авилгатай тэмцэх одоо нэг юм одоо юу гэдгийг нэг юм пиараар бол тэмцэхгүй тий. Дээрээс нь зүгээр одоо юу гэдгийг нөгөө ийм хууль хүчний байгууллагаарч тэмцэхгүй байхгүй юу? Суурь шалтгааныг бид нар бас сайн олж харах хэрэгтэй гэж бодож байна. Монгол улсын хувьд бол одоо бас энэ эрчим хүчний хараат бус байдал маш ихээр тулгамдсан асуудал болоод байна тийм ээ. Тэгэхээр сая бол одоо бас энэ дулааны 3 дугаар цахилгаан станц дээр осол гарсан нь бол одоо бид бүхний бас их санаа зовоож байгаа. Яаж ийм вэ гэхээр энэ үйл одоо энэ Улаанбаатар хот хөлдөх үгүй юу энэ гэл одоо бид аягүй ойлгомжгүй юмнууд донд ажиллаж штеп. Одоо ойлгомжгүй асуудлууд маш их байна. Тэгэхээр бол одоо энэ шинэ засгийн газрын хувьд л ялангуяа одоо энэ эрчим хүчний салбартаа анхаарад тэгээд одоо ингээд энэ эрчим хүчний салбарын реформыг жинхэнэ утгаар нь тийм ээ яг ингээд бас суур агуулгаар нь хийх шаардлагатай гэж үзээд байгаа юм тийм ээ. Тэхийн тулд бол одоо бид бол одоо бас энэ цахилгаан станцуудаа хөрөнгө оруулах тийм үү одоо сэргээгт эрчим хүчний дээр тарах эрх үүсвэрүүдэд хөрөнгө оруулах гэх мэтчлэн ерөөсө богино хугацаанд Монгол улс эрчим хүчний хувьд бүрэн одоо юм хараат бус байдалтай болох хэвээр. Тэгж чадах юм бол одоо эдийн засгийн маш олон эрсдлүүдээс ч гэсэндээ бас ангижрын тийм ээ. Тэгээд дээрэс нь бол одоо ер нь эрчим хүчний асуудал бол одоо эдийн засгийн өсөлтийг бас тэтгэх маш чухал одоо суур салбар тийм ээ хямд эрчим хүчний их усүртэй байж чадчихэж тийм ээ. Ялангуяа одоо энэ нөгөө бүсүүдийн хөгжлийг харсан ч тэр эрчим хүчний найдвартай хямд их усүртэй байж ижил одоо жишээлх юм бол орон нутагт бол аж үйлдвэр хөгжинэ. Тийм ээ. Тэгэхээр бол эрчим хүчний асуудал бол зөвхөн одоо юу гэдгийг нөгөө ард иргэдийн амьдрах орчинтой холбоотой гэдэг юм уу эсвэл тэрнээс гадна бас яг ийм аж үйлдвэрийг хөгжүүлэхэд бол маш чухал салбар учраас ерөнхийдөө бол одоо байгаа бодиттой хөрөнгө оруулалтуудаа эрчим хүчний салбар руугаа чиглүүлээ гэдэг. За дээрэс нь нөгөө төсвийн тодтголтой холбож ярихад энэ мега төслүүдэд эренблээд тий тэгээд нөгөө шаардлагагүй ач холбогдол багтай одоо үр ашиггүйднүүдийг нь бол зарцаах хэрэгтэй гэж харж байгаа. Тийм ээ. Яг тэгэхээр эдийн засаг, нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлууд бас өөрчлөгдөж чинь, дотоод гадаад хүчин зүйлүүд өөрчлөгдөж чинь, тийм ээ. Тэгэхээр бол одоо нэгэн шинэ засгийн газар байгуулагдж байгаа нөхцөлд тийм ээ яг асуудлуудаа бодитоор нь хараад за тухайлах юм бол айлын салбарт бид нар хөрөнгө оруулалтуудаа илүүдэлхүү хандуулах хэрэгтэй тий. Тэгэхээр сая хэлсэн шүү дээ жишээл эрчим хүчний салбарт бол хөрөнгө оруулалт шиглэх хэрэгтэй байна. За дээрэс нь одоо худалдааны дэд бүтц буюу одоо энэ бомбт болон одоо энэ нөгөө бусад одоо экспорт импортыг дэмжих одоо тэр худалдааны дэд бүтцүүдэд бол бид нар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж харж байгаа. Гэтэл одоо жишээлх юм бол нөгөө ган татлахт гүүр хэрэгтэй үгүй юу те. Одоо нийслэл дээр байгаа маш олон одоо бараг нийслэлийн мега төслүүд ч нөгөө үндэсний хэмжээний мега төслүүдээс олон тодорхойлцсон шүү дээ. Тэгэхээр тэдгээр төслүүд нь шаардлагатай мөнгө өнтер гэдгийг бас эргэж харах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд ийм бүтнээр нь одоо ийм нөгөө эдийн засгаас том зургаар нь хараад тэгээд энэ яг хөгжлийг тэтгэх зүйлүүд рүү хөрөнгө оруулалтаа ч гэсэндээ чиглүүлээд явах тийм айгу фокустэй л засгийн газар ажилласаа гэж хүсэж байна. Ер нь бол ийм кабинетийн зарчмаа бодох юм бол нэгэнт ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэж улсын хурал шийдээд тэгээд ерөнхий сайд одоо ингээд кабинеттайгаа хамт огцорж байгаагийн хувьд
Уул нь бол зүгээр ёс зүйн хувьд ч гэдэг юм уу те одоо юу гэдэг хариуцлага хүлээх ёстой гэдэг утгаараа өмнөх засгийн газарт ажиллаж исэн сайд нар бол сайн дураараа бол уулд нь хариуцлага хүлээд ажиллаад өгөх нь бол зүйд нийцнэ гэж харж байгаа. Гэтэл эрх баригч нам бол тэгж хийцсэнгүү тий одоо тодорхой сайд нарыг бол одоо улираагаад тэгээд зарим нэг шинэ сайд нарыг томилоод явж байгаа шиг байна тий. Тэгэхээр бол яг зүгээр энэ одоо бас яг засаглалтаа яаж хандж байгаагийн бас эрх баригч нарын бас нэг хандлагын дэлгэрэл болов гэж харж байгаа. Мэдээж хэрэг одоо жишээл тэгээд заавал огцрох хэрэгтэй гэсэн хууль дүрэн байхгүй тий. Энэ ч бол яг цэвэр ёс зүйн асуудал байхгүй. Тэгэхээр яг ёс зүйн хувьд бол зөв миний хувь хүний байр суурь бол тий одоо тэдгэр хүмүүс бол хариуцлага хүлээгээд ёс зүйн хувьд бол огцрохын зүй ёсны асуудал гэж харсан боловч бол одоо нэгэнтээ ийм шийдвэр гарч байгаа нөхцөлд бол их хурлын талаас бол одоо ялангуяа одоо арслан намын талаас бол өөр комент бол алга. Шинэ засгийн газраас юу хүлээж байна вэ гэхлээр за бид бол одоо эдийн засгаа бол ингэж харж байна. Цаашдын одоо ирээдүйн өсөлт бол эндээс гарч ирэх ёстой тий. Богино хугацаанд бол ийм арга хэмжээ авч ажиллана гэдгээ бас ингээд нэг юм танилцуулах болов гэж хараад та. Яа тэгэхээр нөгөө сая пүрэв гарагт болсон улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаан дээр яг гişүүд маш олон асуултууд асуусан ерөнхий сайд бол одоо маш олон асуултаас хариулсан хэрнээ яг нэг юм фокустэй энэ засгийн газар ийм зүйлийн төлөө ажиллана гэдэг зүйл бол бас харагдсангүй.